Үндэсний баяр наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд улс аймаг бүсийн уяачид хурдан хүлгүүдийнхээ уяа сойлгыг тааруулж байна. Хурдан морийг уралдаанд бэлтгэн гэдэг нь зөвхөн дахиулга төдий ажил биш юм а. Харин олон хоногийн турш нарийн дэглэмээр сойж тижэл усалгааг нь тохируулан биеийн онцлогт нь тааруулж бэлтгэдэг ур ухаан юм. Уяачид морийг нас үйлдвэр, тарах хүчнээс нь шалтгаалan өөрөөр аргаар уйдаг байна. Зарим морь их давхил шаарддаг бол зарим нь бага бэлтгэлээр хурд авдаг гэжээ. Тиймээс морь бүрийн ааш зан биеийн онцлогийг танин мэдэх нь уяач хүний хамгийн чухал чадварын нэг гэж үздэг. Төв аймгийн Лүн сүмийн уугуул Монгол улсын тод манлаа уяач хөдөө аж ахуй ухааны доктор Бэлэг Дэмбэрлийн хэлснээр хурдан морины амжилтын ард зөвхөн хүлгийн хүч бус уяач хүний олон жилийн туршлага хөдөлмөр шингэсэн байдаг юм. Морь уух хугацаанд хөлс авах, давхил өгөх, усалгааг тохируулах, амралтыг зөв тааруулах зэрэг олон нарийн ажиллагаа хийгддэг аж. Монголчууд эртнээс хурдан морийг үндэсний өв соёлын нэгэн чухал хэсэг гэж үзэж ирсэн бөгөөд өнөөдөр ч уяачид өвөг дээдсээс уламжилж ирсэн арга ухааныг орчин үеийн мэдлэгтэй хослуулан хүлгүүдэд бэлтгэсээр байна. Онцорго дөрөн жинэд сонгоро жэдэ жэдэ чаасэг онжавн жэвэ лачнаас нэтэ жэдэ шиндадым жэлото жэдэ ачин сандан жэдэ нэрмэрдө заврзалди сат онцорго дөрөн жинэд сонгоро жэдэ чаас чүсэм жэдэ жэвэ чэнэ нэтэ жэдэ шиндадым жэлото ачин сандан жэдэ нэрмэрдө заврзалди сат онцорго дөрөн жинэд сонгоро жэдэ чаас гэмдэсэ жэдэ бучнэ жэшан намэдан я нэрэн Tomorrow, Миний эцэг өвгөд бол одоо энэ Төв аймгийн Лүн сүмийн харьяатай улсууд яг хөө энэ жил одоо өөрийнхөө эцэг өвгдийн нутагт морьдоо аваад ингээд ногоолж байна. Тий өнөөдөр бол одоо ингээд 6 сарын 5-ны өдөр цагаан нохоо өдөр одоо яг хөө манайхан бол одоо нохоо өдөр морьдоо ёсолдог. Энэ морь хурдан морь ёслох гэдэг энэ ёс нь болохоор одоо энэ тэр жилийнхаа морьдынхоо энэ эрүүлэнх энэ хүүхэд хүний аюулгүй байдал тэгээд энэ морь мал маань хурдан сайхан байж тэрийнхээ нааданд тоосоо өргөж төмөн олноо баярлуулахад одоо саадгүй байгаасаа гэж ингээд бид энэ одоо энэ монголчууд бол энэ морьдоо энэ өдрийн сайныг харж ёсолдог юм аа. Тэгээд тийм өдөр тохиож байгаа өнөөдөр тийм учраас энэ морьд маань хурдан байх болтугай нийт хурдан моринд дуртай монголчууд уяачдын маань морьд хурдан байх болтугай монгол түмэн маань инх тух эрүүлэх сайн сайхан байх болтугай тэрийнхөө наадамд олон сайхан айрыг төрөө авч сайхан наадцгааж түмэн олон маань сайхан баясан цэнгэж наадацгаагаасаа гэж өрөөё. Тэг яг ерөнхийдөө бол одоо бас нэг тод манлаа уяач гэсэн тодорхой ийм болзол бүрдүүлжээж одоо хангажээж энэ цолоо авдаг Монгол төрийнхөө одоо тэргүүнээс. Тэг яг тэр нэг бүх одоо болзлыг биелүүлж аль биесээр ийм цолоо авдаг учиртай. Тэгэхээр тэр болгоныг биелүүлээд ингээд Монгол улсын тод манлаа явуулсан хөө. Дээрээс нь хөдөө аж ахуй сургуулийн мал аж ахуй бай технологийн сургууль дээр олон жил одоо ингэж өөрийнхөө хийсэн ажил үр дүнгээ ингэж яаж баталж хөдөө аж ахуй ухааны доктор болсон юм байнамаа. Манай нутгийнхан морьдоо наадмын өмнө ингэж ёсолдог. Тийм морьныхоо хүүхэд одоо олон түмнийг баярлуулах гэж бас нэг жоохон тийм мэдээ бодоод ном уншуулж
тийм ёслогоо хийдгээ. Манай лүнж одоо дээр үед 37 онд тан намсраа дараагийн хэр азар 37 онд төрүүлсэн улсад. Тэгээ 41 онд цоожлгооныг шүдэн төрүүлээд 42 онд байна уу? 2 аман хөдрөө авч ирсэн байдгийг. Тэгээ ер нь тэрнээс хойш нэлээд авсан улсын наадмаас бол сүүлд одоо манай тод манлаа уяас бэлэг дэмбэрэл Баасан Бадарга энэ мөрд хурдан байгаа. 54 буралдах гэж одоо саадраг олон жил одоо манай сумын нэрийг гаргаж хурдан байсан да. Энэ жил зуншлаг сайтай манай нутаг ногоо сайхан ургасан сайхан байна да. Өвлөн аштайх өвөл болоод хур бороо ороод сайхан жил болж байна да энэ жил. Эдний адуу бол ерөнхийдөө энэ жил Монголд бас Монголын хурдан морийг бас манай бэлэг дэмбэрэл адуу нь тодорхойлж байгаа. Үржил селекц эрт хийсэн саадууны их үүсвэрийн саадуу. Манай дүнгээс энэ цагаан уул бригад бас үнэгэн дасцуу санжаа баасан жив энтергээ саадуутай болсод байсан. Манай багт бол тэгэл авирмэд адуун жанч пүрв очрог тэргээ дээрийн сайн уячт шовдор гэж цав уячт байсан манайхны нутгийн буурлууд байлаа. Яг одоо тэгээд уламжлалын хадгалал байж миний буурал мөр ер нь бас нэг 150-аад метр аригдсан баха ямар ч бас. Өөр зургийн наадамд ер нь төрүүлсэн. Улаадрах суманд хол төрүүлж илээсэн. Орморч одоо хурдан байгаа. Тэг хүүхэд морил 9 минут уралдууд одоо баяр наадамд чинь сайхан шүү дээ. Одоо хүүхэд яг тэгэл одоо хүүхэд даатах юм шүү дээ тий. Тэгэл 9 минут ер нь 9 минут ирвэл одоо хамгийн сайхан. Тий. Тэгээ яг сайн хүүхэд ухаалаг сайн хүүхэд бол тэгэл ер нь морийг сайн унна. Хөнгөн ухаалаг хүүхэд бол. Тэгээ одоо тэгээ яг хүний жоох хүүхэд тэгэл хэлэх юм а хэлээл өрөөгөл тэгэл үнсэл мордуулна да. Тэгээ энэ жил зунслаг сайттай юм чинь манай нутгийн энэ залуу яачид одоо улсынхаа наадамд уралдаж амжилт гаргах нь одоо энэ уяачид их байна да манайхан. Тэгээ энэ жил адуу мал нь гайг өнгөтэй байгаа. Манайхан энэ жил бас сүрхий сайхан уралдах байх л гэж уралдаасаа гэж хүсэн өрөөж байна да. Нийт наадамчд бол одоо монголчууд тэгээд хотлороо сайхан наадаараа гэж бүхэн бяртай морин хурдан сумн мэрэгэн байхыг хүссэн өрөөж байна да. Сайн байцгаана уу нийт монголчуудаа энэ сайхан өдрийн баярт наадмын мэндийг өргөн дэвшүүлж байна. За Монгол улсын тод манлаа уяач анзарагчийн бэлэг дэмбэрлэгдэг хүн маань манай энэ лүн сумаас хөдөлтэй одоо лүнгийн хүн гэж явдаг. Дээр нь одоо лүн сумын маань одоо нэр цалыг олон дүмэнд дүгээж энэ хурдан мороор алдаршуулж яваа юм гаяатай хүн. Тийм учраас өнөөдөр бас морь ёслооны үйл ажиллагаа бас боллоо. Тэгээ энд бас оролцож байгаад бас их талархаж байна. За ингээ үүнээс хойш мордон нөөрөө хурдан унсан хүүхэд нь сэргэлэн одоо олон айраг төрөө авах ийм сайхан нөхцөл боломж бүрдэж байна гэж ингэж харж байна. Тэгээд лүн сум маань энэ жил зуншлаг их сайхан байна. Тэгээд энэ зуны дэлгэр цагт ирж энэ морио ногоолж тэгээ морийнхаа бэлтгэл ажлыг энд хангаж байгаад бас гүнээ сум орон болоод одоо удирдлагын зүгээс нийт хувийн зүгээс бас баярал талархаж байгаа илэрхийлж байна. Ингээд наадамдаа олон айраг төрөө авч одоо ард түмэн одоо уяач түмнээ Монголынхаа ард түмэн лүн сумынхаа ард түмнийг их олон жил баярлуулсан. Дахиад ч их олон жил баярлуулаасаа гэж ингэж хүсэн яриаж байна. За баярт наадам маань одоо болж ингэж сайхан наадаж чад нийт монголчуудаа
ялангуяа одоо Төв аймгийн Лүн сумын нийт ард иргэд наадамч олондоо дахин бас баярын мэндийг өргөн дэвшүүлж байна. За тод манлаа маань сум орногтлаа ирж энэ зуншлаг сайтай байгаагаа ирж манай баазан хөтлийн хөтөл дээр ирж одоо ингээд сайхан одоо мордо амрааж уйж бэлтгэл ажлыг ингээд хангаж байна. Энэ ёслын үйл ажиллагаанд нь оролцоход бас үнэхээр сайхан байлаа. Тэгээд одоо цаашдаа хөлөг мөрн урдан сайхан байхын үлзий тэмрэлтийн өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлж байна.